Hi Emжин. Өнөөдрийнхөө бичлэгээр би та бүхэнд бензиний октан гэж юу юм бэ? За гадуур болохоор бензин колонкуудаар яагаад А80, А92, А95, АИ98 гэх мэт бензинүүд зарагдаад идэм бэ гэх. За эдгээр нь юугаар ялгаатай юм? За тэгээд ямар хөдөлгүүрт ямар октантай бензин их үү? Буруу октантай бензин хөдөлгүүрт ивэл ямар нөлөө үзүүлэх вэ талаар энэ хөвчлөөр тайлбарлана. За хөдөлгүүр маань те. За энэ дээр харагдаж байна. За эхний зураг дээр харагдаж байгаа хөдөлгүүр дээр маань болохоор шаталт маань хэвэн явагдаж байна гэсэн үг. За дараагийн зураг дээр харагдаж байгаа хөдөлгүүр дээр маань шаталт маань хэвэн бус явагдаж байна гэж үзэж болох нь. За ерөнхийдөө октаны тоо гэдэг маань болохоор 80, 92, 95 маань юуг илэрхийлдэг юм бэ гэхээр тухайн бензиний шахалтыг тэсвэрлэх чадварыг илэрхийлдэг байна. За тэрнээс хүмүүсийн гадуур ирээд байдаг шиг 80 А80 бензиний 80% шатаад 20% шатдаггүй. За 92 бензиний 92% шатаад 8% шатдаггүй ч юм уу. Ийм ойлголт биш байдаг байна шүү дээ. Огт ийм ойлголт байхгүй. Зөвхөн энэ бензиний эдгээр октаны тоо маань шахалтыг хэрэг тэсвэрлэх чадвартай вэ гэдгийг илтгэж байгаа тоо байна. За жишээ нь энэ хөдөлгүүр нь тийм. За хөдөлгүүр болгон шахалтын зэрэгтэй гэж ярьсан тийм. За шахалтын зэрэг гэдэг маань гаднаас орж ирсэн агаарыг хэд дахин шахаж байгаа вэ? Хэд дахин шахаад жижигхэн болгож байгаа вэ гэдгийг илтгэлдэг тоо байдаг байна. За мэдээж агаарыг шахаж байгаа агаар маань халдаг байна шүү дээ. За халдаг байна. За тэгээд хэр их халдаг вэ? За тэгээд шахалтын зэргийг яаж тооцоолдог вэ? Шахалтын зэрэг маань одоо сурагч орж ирсэн агаар маань шахагдаад халахад хэр их нөлөөлдөг вэ гэдэг энэ талаарх видеонууд маань өмнөх дугаарууд дээр орсон байгаа. За бензин хөдөлгүүр хэрхэн ажилладаг вэ? Дизель хөдөлгүүр хэрхэн ажилладаг вэ гэсэн бичлэгүүдээс маань шахалтын зэрэг гэж юу болох талаар ойлголт авах боломжтой. За шахалтын зэрэгээ товчхон байрлахад орж ирж байгаа агарыг хэд дахин шахаж байгаа вэ гэдгийг хэлж байгаа тоо. За миний орж ирсэн агаар маань шахагдана. Тэгээ халах нь байна. За бензин хөдөлгүүр ерөнхийдөө бензин хөдөлгүүртэй машинуудын шахалтын зэргүүд нь болохоор за ерөнхийдөө 10-ыг харьцах 1, 11.5-ыг харьцах 1, 12.5-ыг харьцах 1, 10.5-ыг харьцах 1 гэх мэт иймэрхүү шахалтын зэрэгтэй байдаг юм. За эдгээр шахалтын зэрэг маань болохоор орж ирсэн агарыг жишээлбэл энэ яг 10.5 дахин шахна гэсэн. За ерөнхийдөө 10-ыг харьцах 1 гэсэн шахалтын зэрэгтэй байлаа гэж бодоход орж ирсэн агаар маань 10 дахин шахагдаад 10 дахин шахагдсны дараа болохоор яг за энэ шахагдсан агаар маань болохоор ойролцоогоор 10-аас 12 барын даралтай болох нь. За температурын хувьд болохоор 350-аас 400 градусаар халцдаг байна. За эндээс харъя. За бензин хөдөлгүүр дээр агаар болон бензиний холиг маань орж ирлээ, шахагдлаа. Шахагдаад Porsche маань дээд туйлын цэгт очих үед болохоор очихын жоохон өмнөх нь болохоор очлуур маань оч хайдаг байна шүү. За оч хаяад шатал маань ийм зөв долгион үсгэж шатах хэвээр. За зөв долгион үсгэж шатаад за Porsche маань доошоо түлхэж өгдөг байна. Ингэж ажил хийн гэсэн. За тэгсэн чинь хэрвээ буруу бензин ижлээ. Октаны тоо багтаа бензин ижлээ. За 95X-ээс машинд 92 хийжлээ, 80 хийжлээ гэж бодъё. За энэ үед юу болдог вэ гэхээр за дээр юм жолооч нарын маань яриад байдаг машины цагаан гол дуурна, машин хүчгүй болж байна гэж яриад байдаг тийм. За тэгэхээр одоо сүүлийн машинуудад за одоо энэ очлуур дээр оч хайж байгаа эдэнг байгаа. За очлуурд хүчил дамжуулж өгж байгаа эдэнг. За анх үеийн дээр үеийн машин болохоор тарамблуур гэдэг тийм төд өссөн байна шүү дээ. За тэгээд детонац явагдаад хөдлөлт чичгээ үүсдэг байна шүү. Чичгээ үүсэнгууд за тэр тарамблуурны маань гол мол савлдаг юм яах вэ? Тэрээ өөс тэгээд детонацийн чимээ гараад детонацийн гарч байгаа чимээг болохоор жолооч нар за тэрний тарамблуурын гол энэ төр дуурж байна гэж ойлгодог байсан байна шүү дээ. Тэгсэн чинь сүүлийн машинууд одоо бүгдээрээ тарамблуур гэж байхгүй болсон. За бүгдээрээ катушктай болсон байгаа тийм. За катушктай болсон учраас одоо за тийм гол мол дуурн тиймхэн асуудал байхгүй болсон байна шүү дээ. За детонац болох үед яагаад тийм чимээ гард юм бэ? За ер нь бол детонац гэдэг маань юу юм бэ гэдэг талаар тайлбарлаж өгье. За энэ дээр ярьж өгсөн тийм. За шаталт маань агаар төрсөн холиг маань очлуур оч хаяад зөв долгион үсгээд шатах ёстой. За тэгсэн чинь бид нэр 95 гэдэг машинд 80 гэсэн бензин хийчихье гэж бодъё. За тэгвэл одоо энэ маань
80 гэсэн бензин маань 95 гэсэн бензинээс шахалтыг эсрүүлэх чадвар багатай байна шүү дээ. За одоо жишээ нь яг шахаад ирэнгүүт агаар маань халангууд 80 гэсэн бензин маань очлоороо оч хаяхаас өмнө шатчихдаг байна шүү дээ. Өөрөө шатчихсан. За тэгвэл яг өөрөө шатаад автоигнишн гэж юм үсгээд өөрөө очлоороос өмнө өөрөө шатна мөн очлоор энэс оч хийж явахад очлоорны эсрэг талаас юм өөр зүгээс өөрөө халуун агаар болон даралтын нөлөөгөөр шатаад идэг байна тий. За жишээ нь энэ дээр болохоор детонац өгж байгаа хөдлөөр харж байна. За детонац өгжвөл за энэс очлоор оч яад нэг шаталтын нөлөөгөөс чинь энэ булангаас детонац болоод нэг шаталтын нөлөөгөөс чинь энэ булангаас яагаад детонац болоод дахиад шаталтын нөлөөгөөс чинь. За энэ шаталтын долгионд маань хоорондоо мөргөлдөнө. За мөргөлдөнө. Дээрээс нь яг эсрэг долгион учраас бие биенийг устгах нь. За дээрээс нь хөдөлгүүрт яг чичиргээ үүсгэх нь. За дээрээс нь хөдөлгүүрт халд үүсгэж өгөх нь шүү дээ. За тэгээд мэдээж энэ чинь яг нэг долгион үүсгээд Porsche шахах хэвээр төсөж өгөх хэвээрсэн хүч маань болохоор одоо ингээд нэг устгаад дулаан болоод ингээд энэ долгион маань ихэнх шатсан түвшин маань ихэнх нь ажил хийж чадахгүй нэгээ устгаад дулаан болоод ингээ алдагдчихна шүү дээ. За ингэвэл мэдээж хөдөлгөгч болно. За энэ долгионы мөргөлдөөн болно. Тэгээд эндээс тэсвэрлэлийн долгион мөргөлдөж байгаа учраас за Porsche маань хөдлөн чичрэн за энэ хан руугаа зөхөн за мөн энэ долгионы тэсвэрлэлийн долгионы чимээнэр нийлэхээр яг за хөдөлгүүр дотор ингээд ток гэсэн юм нок гэсэн чимээ гаргаж өгдөг юм шүү дээ. За ийм үсэж байгаа. За ингэж үүсэж байгаа шатлтыг болохоор за детонацийн шатлт буруу шатлт яваад детонац юу нок үүсэж байна гэж ярих нь. За нок үүсгээр ямар шин тэмдэг илэрх вэ гэхээр за хөдөлгүүр халах нь хүчгүй болох нь за түлс зарцуулалт ихсэх нь за явандаа яг нок үүсэж хөдөлгүүр маань эвдэрх нь шүү дээ. За хөдөлгүүр дотор нагаар их үүснэ. За хөдөлгүүр их халж байгаа учраас металл эдэнгүүд төргийн илэгдэлд орно гэх мэт сөрөг нөлөөтэй урт хугацаанд хөдөлгүүр маань ерөнхийдөө эвдэрдэг байх нэ. Эвдэрлийн нэг үндсэн шалтгаан болж өгнө. За тэгэхээр одоо сүүлийн орчин үеийн хөдөлгүүрүүд дээр детонацийн сэргийлэл юу гэдэг вэ гэхээр нок сенсор гэдэг детонацийг болж байгаа эсхийг мэдэрдэг сенсор гэдэг байна шүү дээ. За хэрэв хөдөлгүүр дээр детонац болоод эхлэх юм бол яах вэ гэхээр энэ сенсор маань мэдрээд за одоо детонац болж байна. Тийм учраас ямар арга хэмжээ авах вэ гэхээр яг энд аль болох шатах камерын температурыг багасгаж өгөхийг оролддог байна шүү дээ. За очлуур маань яг оч хайхаа жоо оройсгож өгнө. За юугаа багасгаж өгнө. За турбо маань шахаж байгаа бол турбоныхоо бустыг багасгаж өгнө. За энэ байдлаас нэг бол яг тэгээд манай түвшний инжектор маань илүү их түвшийг цацаж өгөөд шатах камерыг хөргөх. За дээрэс нь яг шатлтыг хэвэн болохоор ирмэлцдэг юм шүү дээ. За ингэж байгаа учраас яг мэдээж очлуур оч хаях хугацаанаас орой хайж байгаа чинь маань яг шатлт орой өвдөн. За энийг даав хөдөлгөөний хүч буурна. За дээрэс нь турбо маань шахахаа багасгах гэж мэдээж хөдөлгөөний хүч буурна. За тэгмүүд инжектор маань их түвш цацаад эхлэнгүүт яг түвшний эдэлт нэмэгдэх нэ. За эндээс шалтгаалаад их түвш маань яг шатахгүй үлдэн. За тэрнээс бол хөдөлгүүр дээр нагаар үүснэ. За явандаа яг тухайн нагаар маань очлуураа гэмтээхэн. За энэ клапангууд дээр суучих юм бол яг клап маань дараа нь бүрэн хаагдж чадахгүй. За тэгээд Porsche-гийн бүс койлцууд маань бүрэн хэлж чадахгүй гацах ч юм уу ийм хэвдэл үүсдэг байна. За тэгэхээр ямар хөдөлгүүрт ямар октантай бензин их ёстой вэ гэдгийг эндээс харцгаая. За жишээ нь шахалтын зэрэг нь 10 харьцаг 1 гэсэн шахалтын зэрэгтэй хөдөлгүүр байлаа гэж бодоход за турбо хөдөлгүүрт бол за шахалтын эцсийн дараад юу Porsche маань агарыг оруулаад шахаад дээд төлөвийн цэг орчимдөө ирж байгаа даралт маань 10-аас 12 бар болдог байна. За одоо баарга тайлбарлал бидний амьсгалж байгаа орчны агаар маань болохоор 1 бар даралттай байна. За тэгэхээр орчны агаараас 10-аас 12 дахин өндөр даралт үүснэ гэсэн. За ийм хөдөлгүүрт бол за ерөнхийдөө 92 гэсэн октантай бензин ихэд асуудалгүй ажилладаг байна. За ингээд шахалтын зэрэг нь өндөрсөсөн шахалтын эцсийн даралтууд өсөд байна гэсэн. Даралт өснө гэдэг чинь яг даралт болон температур өсөж байгаа учраас тухайн даралт температурт тэсвэртэй илүү өндөр октантай бензинүүдийг хийж өгөх ёстой байна. Тэгэхээр ингээд шахалтын зэргүүд өсөсөн шатах камерын шахалтын эцсийн
даралтууд үснэ. Температур үснэ дагаад яг өндөр октантай бензинүүд хийх хэрэгтэй байдаг нэ. За энэ бол турбо хөдөлгүүрийн ярьлаа тий. За одоо турботын хөдөлгөөр тэгэхээр хэдийгээр шахалтын зэрэг нь энд болохоор жишээд 10.5-ыг харьцах 1 байгаа харагдаж байгаа ч энэ үед болохоор яг 92 бензин хийж болохоор харагдаж байна тий. Гэвч турботой учраас шахалтын эцсийн даралт буюу Поршен дээд түвшний цэг орчинд ирсэн байгаа шатах камерын даралт маань турботой гаднаас турбо нь илүү их агарыг шахаад өгч байгаа учраас шахалтын эцсийн даралт температур маань илүү өндөр болчих нь тий. За тэгэхээр заавалчгүй тэрийг дагаад өндөр октантай бензин ашиглаж явах хэрэгтэй байна. За турбо гэж ямар идэв вэ гэдгийг ойлгохыг хүсвэл манай өмнөх бичлэгүүд дээр маань орсон байгаа. Турбоны тухай 2 дугаар хийсэн байгаа. Тэр дугаараас турбоны ерөнхий ойлголтыг авах боломжтой. За тэгээд жишээ аваад ярий. За бидний одоо сүүлийн машинууд зөвл Land Cruiser 300 гэх машин байна тий. За Land Cruiser 300 гэх машин маань болохоор 35V FTS гэдэг загварын 3.5 литрийн хос турботой хөдөлгүүрийг ашигладаг байна тий. За тухайн хөдөлгүүрийн маань шахалтын зэрэг маань болохоор 10.5-ыг харьцах 1 байна. За дан шахалтын зэрэгээс нь харуул Нүглүүрт 95 гэж болохоор харагдаж байна. Гэвч энэ маань хос турботой учраас шахалтын эцсийн даралт өндөр учраас заавалчгүй үйлдвэрээсээ санд болгосон байдаг зам мөн энэ харьцааг харахад үзэхээр заавалчгүй 95 гэсэн бензин хийх хэрэгтэй байдаг нэ. За одоо тэгвэл Land 200, Land 300 дээрч байдаг 4.0 за GXR загварууд дээр байдаг 4.0 4 литрийн октановтой V6 1GR-FE-ийн хөдөлгүүрийн тухай үзье. За жишээ энэ хөдөлгүүрийн маань шахалтын зэрэг маань болохоор 10.1 харьцах 1 байх нь тий. За тэгээд энэ хөдөлгүүр маань турбог байдаг. За ийм учраас энэ хөдөлгүүрт 92 бензинийг бол ашиглаж болдог байх нэ. За үйлдвэрээсээ ч бас яг 91-ээс дээш 1GR-FE хөдөлгүүр дээр маань болохоор 91-ээс дээш октантай бензин. За 35 V35 FTS хөдөлгүүр дээр 95 буюу түүнээс дээш октантай бензин хэрэглэх ёстой гэж үйлдвэрсээ заасан байдаг байна. За тэгэхээр үйлдвэрээс заасан дээр юу н бензины маань октаны тоог хэрхэн яаж тодорхойлж гаргаж ирдэг вэ? За тэгээ буруу октантай бензин хийвэл ямар эрсдэл хөдөлгүүр үүсэх вэ талаар тайлбарлаж өглөө. За тэгээд одоо эндээс хэдүүлээ хараад үзье. За хэрвээ 10.1 тэгээд турбо хөдөлгүүрт 92 бензин хийхэд боломжтой гэсэн заасан байна тий. За тэгсэн чинь хүмүүс боддог тий. За тэгвэл 92 бензин хийх ёстой машинд 95 хийчихье. Тэгвэл хөдөлгүүр маань хүчтэй болох байх гэж боддог тий. Яг үнэндээ болохоор бензины октаны тоо маань болохоор тухайн бензины шатах чадварыг илэрхийлээгүй даралтын төсвөртэй чадварыг илэрхийлж байгаа. Тиймээс та 92 хийх ёстой машинд 95 бензин хийвэл хөдөлгүүр чинь яахчгүй ажил дээр ажиллана. За илүү ч хүч гаргахгүй. За тэгэхээр яг ерөнхийдөө илүү их зардал гаргаад 92 бензинээс илүү их зардал гаргаад яг очих хөстэй газараа л очно гэсэн. Тийм учраас 95 бензин хийлээгээ таны хөдөлгүүр илүү өндөр гарахгүй байх нь шүү дээ. За тэгэхээр 92 бензин хийх ёстой хөдөлгүүр 92-ыг нь л хийвэл болно л гэсэн. За хэрвээ түрүүн би бас ярьсан тий. За 95 хийх ёстой машинд 92 хийгээ явдаг тий. За тэнгуутаа хүмүүс болж байна хийнгут боллоод яваад байдгаа хийгээд байдаг. За энэ нь болохоор явандаа юунд нөлөөдөг гэхээр би сая та бүгд тайлбарлаа тий. За детонац үүсэж эхлэх юм шүү дээ хөдөлгүүр. Детонац үүсэнгууд хөдөлгүүрийн нок детонацийн сенсор маань детонац үүслээ гэсэн мэдээллийг аваад хөдөлгүүрийн моторын компьютер руу мэдээлэл өгнө. Моторын компьютер маань болохоор турбоны шахалтай багасгах, түвшний цацалтай гэсэх нь оч хаялтаа оройсгон гэх мэт ийм арга хэмжээнүүдийг аваад хөдөлгүүрийг цааш нь ажиллуулдаг байх нь шүү дээ. Тэр яг хөдөлгүүр маань 95 хийх ёстой байгоосоо илүү бага хүч гаргана гэсэн. Бага хүч гаргана. За илүү их бензин зарцуулна гэсэн. Яагаад бага хүч гаргаж байгаа гэхээр 95 хийсэн бол 95 хийх ёстой хөдөлгүүрт 95 хийсэн бол нок сенсор маань детонац сенсор маань детонац явж байгааг мэдрэхгүй учраас оч
аялт маань хэвэн байна. Турбо маань өндөр даралтаараа шахсан хэвээрээ байх нь шүү дээ, тийм. За тэгэхээр 95 хийх ёстой машинд 92 хийгээвэл за түлш нь зарцуулга нэмэгдэх нь. За дээрэс нь хөдөлгүүр маань бүрэн чадлаа гаргах чадахгүй байх нь. За дээрэс нь хөдөлгүүр урт хугацаанд эвдэрх нь шүү дээ, тийм. За угаасаа 92 хийх ёстой бол машинд 95 хийх явах юм бол ямар нэгэн давуу тал бол үүсэхгүй. За тэгэхээр яг энэ дээр ингээд за зарим хүмүүс боддог 95 хийх ёстой. 92 хийж явж байгаа 95 хийх хэрэгцээтэй болоодлаа гэдэг. Яг үндэ 95 хийж байгаа машинд 92 хийж явж байгаад 95 буцаага хийх юм бол мэдээж хүчтэй санагдана. Яг гэвэл одоо детонац үүсэхгүй байгаа учраас яг хөдөлгүүр маань бүрэн чадлаараа ажиллаж эхэлнэ гэсэн үг. За тэгэхээр өнөөдрийн дугаараараа ямар хөдөлгүүрт ямар загварын ямар багтааны тоотой бензин хийх вэ гэдэг талаар ярьж өглөө. За тэгээ хөдөлгүүр тухайн машиныхаа хөдөлгүүрийг та загвараар нь интернетээс ч юм уу хайвал яг ямар бензин хийх ёстой вэ гэсэн үйлдвэрийн нөгөө нэг шаардлагууд нь байх нь. За мөн банкныхаа тагаа онголоод нэг бол машиныхаа гарын авлага үзэхэд ер нь бичсэн байдаг. За хэрвээ байхгүй бол яг тухайн хөдөлгүүрийн загвараас шалгалтын зэрэгээ мэдчихвэл яг шалгалтын зэрэгээс хамаарат ямар хөдөлгүүр ямар бензин хийх вэ гэдэг бас мөн шийдэж болох нь шүү дээ. За үүнд маань болохоор турбогоос шалтгаалаад бас хийж байгаа бензиний маань төрөл өөрчлөгдөнө гэсэн үг. За тэгээд өнөөдрийн дугаарыг маань үзсэнд баярлалаа. За тэгээд өнөөдрийн дугаар маань таалагдчихвэл за шеэр хийж бусдад өгөөрэй. За тэгээд манай сувагт subscribe дараарай.